одоо алуулсан манай нутгтныг зөрүүд хөшин байдаг байхгүй юу? Гэхдээ та энэ нэг алга дарам газраасаа нөгөөд энэ том гаа газар руу очичилтаа гэ мөнчих гуйх юм аа. Тэрөөсөө гүрийгэд нүүдгүй шүү. Яна даргаа. За ястэр хөвгтнийх нь нүүлгүү. Нүүсэнгүй. Яагаад ганц хөвшин нүүлгэж чаддгүй чи? Та өөрөө мэдж байгаа шүү дээ даргаа. Нөгөө нэг гэлчий толгойтой нэг том биетэй хүү байна да. Би бүхэл бүтэн экскаватор аваачлаа. Тэгсэн чи яасан ивхээ тавьчихсан. Яац хэцүү юм дээ ч одоо төмөрнөөс хүчтэй юм тэр ч одоо хай. Харин тийм. Хүн харахад нэг эмгтээлгэл юм явж идэг шүү дээ. Харин тийм. Тэр хөгшний чинь тэр гэрийн буйранд ор заяа. Манай сумын хамгаал алт эрдэнэс бүх тэр зүйлийн тэр судлан тэр доор байна. Яана. Хөгшнийх одоо 9 үеэрээ энд амьдсан ингээд хөдөлж өгөхгүй бүч хэрэгж болохгүй байна л да. Тэр заяа тэр судлаач тэр алтны ордыг лицензээр хүн худалдаад авсан ойлгож байна уу? Одоо тэр эзэн Улаанбаатароос наашаа гарсан ирж байна. Эртээ дэрэгтээ надад одоо тэр хөгшнийх нь нүүдгэрээ гэдэг нэг сая төгрөг атгуулаад явсан юмсан. Одоо тэрийг авах юм байна л да. Одоо баларлаа. Тэр хүн чинь байж та энэ лицензний эзэн намайг хөөцөлцөр угаа засагдараа болгосон юм дөө. Яна одоо би баларсаа. Та тэр мөнгөний үрцсэн юм уу? Өрөхгүй яадаг би яад байлгаад байдгийг. Чиний нарийн бичиг уулсан чи тэр үнтэй холбоотой шиг мэдөө. Одоо яана одоо хамгаалагч нар ороод ирнэ одоо яадаг вэ? Одоо яадаг вэ? Юу гэж хэл. Хой. Хүүе чи дахин дутаах юм. Яаж аваагаа? Тэгэхэр. Тэр боссыг ороод. Тэр засаг дарга хараа. Тэр бай. Энийг газ трактораар дайраад аячтай. За энийг газ газартаа тэгшил. Айн замдасаа явж ирүү аха. Өхрийн баас минь хөш. Би чамаа баас гатаагаад явчих засаг даргын суудлал дээр аваач тавьсан. Ёстой тэгш үнэн. Ёстой үнэн. Одоо бодитоо би буцаад баас зөвлөе дөө. Йоо, газ баас арилгч. Яста хайр даахгүй. Навшин галаа дээр тавтай морилны сумын хаалганы цаана өчтөсөн ихсгэ тракторын бензин тосмас ажилтны цалин мөнгө төгрөг яваад байна. Хөрөг оруулагч нар хөрөг оруулалтаа татах гад байна. Би ч юм аймгийн засаг дарга дээр тавья гэж бодож байна. Чи хайр даахгүй аашаа. Ганц боломж олгочихвол боосоо. Би одоо яг гэнэ. Тэр мөө тэнэг хүүхдэд боодчих юм уу? Сум нэвтрэхгүй. Яацсан би яатай бэ? Тэр чинь усанд орохгүй сараагаад хойглогдсон юм байдаг шүү дээ. Хэцүү хоёр амт хүч хэрэглэж болох. Хүч хэрэглэх юм бол сум орнуудынхын бослого хийх бас санаа зовоод байна л да. Өөр ямар нэгэн гаргалгаа олдохгүй байх гэж үү те. Бага та. Тэрийг л олж харахгүй энэ чи. Нэг юм байна. Ямар юм? Ингэсэн хөгшин бол өөрөө бол нас нэлээд өндөр гарсан. За тэгээ тэр хүүгээ одоо нэг хүнтэй суулгуулад нэг хань ижлийн бараа харуулад нэг ачийн зулаа өнөрлөх юмсан да. Авгаагүй мүү? Авгаахгүй хөгшин бол ачийн зулаа өнөрлөхийн түүс болсон юм байна. Тэгвэл ойлгомжтой. Хотоос тэр тип мос мистис топ модулуудыг ачаад сулчих л да. Болохгүй. Тэр хамаагүй. Миний бодлогоор бол ийм байна. Та байж та хөгшний сэтгэлийг их гой зөөлөж өгөө тэндээс нүүлэх хэрэгтэй л байна л да. Яг та байж та хөгшөндөө нэг төрлийн хэмжээнд, хөгшөндөө нэг хадмын хэмжээнд, худургийн хэмжээнд очих хэрэгтэй байна. Ганц охиноо тэр хүүт нөхч. Яадлаа. Худург болчих юм бол асуудал арай өөр. Тэгээд л одоо ухаас эндээчээд эхэлж болно шүү дээ. Би тэр охиноо тэнэг юу яриад байгаа юм? Арабын шахт бэлдэж байгаа чи. Юу чи хөдөөний айлын. Арам ямар амар домонд бил. Арабын шахт оо. Дан. Дан. Зати динэгтэй да. Дугу. Таахал болно заяа. Тийм их нарийн арга байна шүү дээ. Та бодлоо. Тэр арабын шахаас чинь илүү алт эрдэнэс хөрөнгө заяа. Тэр хөгшний тэр гэрийн буйранд ор тэнд нуугдж байна. Үгүй өхөр өчлөө. Ав манай охин шүү. За. Би тархин угаая. За би 2 хоногоос наашаа өрөөд ирээ заяа. Тэгэл шууд найр нийцгэр наатам хийгээл нүүлгээл доотхын ухаас идчих заяа. Яг үнэ. Чи найрны юм бэлт. Хориг нарийн би энэ асуудал хэлдээ. За тэгээ эргээ одоо уулзъя. За болчихлоо шүү. Хөгшнийг одоо очиж мухрууд заяа. Урлаг соёлынхэнтэй ярилцъя би. Бүгдийг бүгдүүлээдх юм. Эцэг. Гуруудаа салгилах уу? Оо тгий. Эн гэрч юугаа хийж суух байдаг хөө. Ингээ гадаа гарахаар чи көмөн сайхан байгаа шүү дээ хөө. Ээж. Энэ миний хин зураг магнаатсан зурагтай юм аа сонио. Мянган хоньны дунд явахад нь би шууд хармагцаа танилцдаг сонио байгаа. Чи миний хүү эзэн юм чи танилгүй яах юм? Бусад оргонууд маа гэж мэддэг. Миний хинцгий амир өөрмөц шүү дээ ээж. Мерс нэг сонирм байдаг юм аа.
Харахгүй явж байгаа чүн мөн явж байгаа амар эвгүй байдаг шүү. Дун цагаан үстэй, дуран хар нүдтэй, тэгээд намайг чиглээд мерс гэдэг амар эвгүй байдаг юм аа ээж. Тэгтээ төрсөн хотон дотроо бид хоёр гэж үнждэг юм да ичим. За наадах чинь хаа нэгтээ сонсон санагдаа явчихч вэ? Би таны хүү юм чинь зүрх сэтгэлдээ ойрхон болохоор сонсон санагдаж байхгүй юу да ичим. За. Ичээ. Миний энэ хин цурганы аав ээж хоёр нь хайцсан. Ойчд явахгүй юу даа хөө. Манай аав ээжинд явцсан юм уу? Гүй, хүм мал хоёр ч өөр хөөе. За, чи ерөөсөө хүн амьтад хажууд битээ илдүү хангай юм яа ойлгож гин үү? Тэгээд онгоон дороод яваадах юм. Би саяд гол дээр явжсан чиний тухай яриад байна. За учрыг нь оллоо хөө. Тэгсэн чи ийм байж тээ миний хөө. Ингээ сонсчих хөөе. Тэр нэг гар утас юм гэж гаргаж ирээ. Тэгэл ингээ Facebook гэж орд юм ба штэ. Чам шиг тэгэл нүүрний гавцсаар чи явдггүй юм байна хөөе. Та ичгүй би ичгүй шүү ээж минь. Хурдан дээр утсыг аваад Facebook-ийг суулгаж өг. Хэрвээ тийхгүй бол би солиороод мэдрэг шиг одоо ингээл нүүр ном гээд хуцаад явна шүү ээж минь зүгээр. Юу гэнэ вэ? Одоо ямар тэнэг пост тавиа вэ? 0 орлоо амжилт үсээрэй гэсэн баг. За одоо нөгөө лайк гэдэг ах байлгүй. Лайк гэдэгчлаа. Хинцгэнтэйгээ селфи диж лайкийг цуглуулнаа. За хинцгэн анхаараа селфи авлаа шүү. За мөн хүүтэй нэг хурдхан шиг гар утас авч өгөхгүй юм болохоо байж байгаа юм байна да. Өстой гоё тод гарч ээж. Ичиний нэг шатаан уу? Үгүй дээ ээж минь та утас авч өгч ижил дараа нь шатаагаараа. Би танаас нэг юм асуух үеч. Энэ манай гэрийн хоймрын авдралт яг юу идэх юм бэ чи? Хөөх, миний хүүч яасан ноцтой асуучих юм. За энэ авдралт чих учиртай. Манай нутаг яагаад бусад нутгаас үнэтэй байна? Өвд нь яагаад зуд болохгүй байна? Зун нь яагаад зуншлах сайтай байна гэдэг чинь энэ авдралтай холбоотой. Манай нутгийн байгалийн их ундраг нь хүүгээрээ холбоотой байхгүй юу? Зарим хүмүүс бодохдоо энэ авдар дотор алт байна л гэж бодоод байгаа шиг байгаа. Ямар юмных нь алт байх вэ? Энэ авдранд алт байгаа гэж бодохоор миний шунал хөтөөд байна. Тэгээд алт өргөө кинон дээр хоёр хүүхдэн тэнэгтдэг тээж. Йоо. Зүрх авах шиг юм ашиг чи. Нэг бухаа хувир айл явчтыг. Өдөр алт өргөө дээр гардаг ёроо юм хоёр ч их муу хүүхд. Миний хүүч сайн хүүхд байхгүй юу? Сүмбэ. Би сүмбэ юм уу? Тэгвэл би сохор хүүхэнтэй суух нээж. Иш хүүминэ. Тэр чи Монголын уран сайхны кино, энэ ч бодит амьдрал. Миний хөө. Бодит амьдрал гэснээс тэг хүнтэй сууж ижигээ нэг ачийн зулаа үнэрлүүлээч ээ. Та яашгаа. Юу яашиг гэж. Хүнтэй суугаад айдын ноён нуруудаад өмг түшиг тулгуур нь одоо амар тэнэг санагдаад идэв юм надад. Миний хөө. Ижийн энэ авдрыг 9 үеэрээ манлаа. Миний хүү чи 10 дахь үеийн арай ингэж удаа сутраа таслах гайгүй байгаа үстэй. Юу гэж дээ ижим дээ. Хөгшивсэн хойнооч гэсэн манаа л байж дээ ижим. Миний хөө ганц хүн айл болдгоо ганц мод гал болдгоо гэдэг үг байдаг шүү миний хөө. Үгүй чи юуг ин голч хилээ яваад байдیں۔ Үгүй ястай энэ хажуугийн нөгөө хин үржи хамтдаа суучаач. Үржээ тэ юу? Тэ? За тэгэж ир заяагаа гомдоогоод юхөө ижим нэ. Наа үржээ чи эрэгтэй хүнээс ядгаа байхгүй. Хоёр эрэгтэй сууж яана л гэсэн үг заа юу. Эмэгтэй юм байж арихун, тамхитат нь адуу малдаа ноцолж байгааг та хараа үсттэй ижим нэ. Яаж тийм хүнтэй суужаад бүх амьдралаа даатах юм болидоо ижим нэ. Миний хөө. Засаа. Нэгэн шард урган үргээд тэгэхээр эвэрнээс нэрж байгаа тонгороо айсанчаар эвэр нөх. Ийм л мангар хүнтэй ижим нэ чи. Сайн байна ажилтгаа. За сайн хүүмэн. Хүүмэж гэж тийм чуганд бүсгүй хүүхд юм байгаа юм. Хараас хахарсаа бүсгүй баг чи дарамжлаад байна уу? За дарамжлаад ах юу юм бэ чи над өмсөн зүснэ хараач. На хамар чи өдрөөс өдөрт улаагаад яваад байна. Наач архинах штэ. Чи үеийнхнийхээ хараач. Бүгд айлын ихнэр болцсон байна. Бүгд нөхрөө халамжлаад үр хүүхдүүдэд асраад явж байна. Тэгэхээр чи өөрийгөө хараач үржээ. Ичиж. Чи өөрөө ичиж. Юунаас нь? Чи насны залуучууд яаж ийн? Айл хонор гисээд, авгаа хүүхэн эргүүлээд, 10 20 30 40 хүүхдүүд хийгээл яваад тахт. Чи өөрийгөө хар. Тав шарганы хэрүүлээгээд гэр тойрол гүгээд байгаа байж ич мэдүү чи. Хөө.
Бүр сонсоод байсан чи бүр хэрэгийнхээ харыг гайхаж байгаа шүү дээ. Та хоёрын хүү солигдсон шүү дээ. Энэ хоёрын угаа мэдгэвтэй. Тэр жил би танаа ээжтэй чи амар байна уу гэж зодгосоос чи уг нь бүсгүй хүүхэд чи бүстэй хүүхэд байх байсан байхгүй юу? Яана. Ой! Гэлжийлхаа надтаас уу мэдөө? За зүв. Чамтай юу? За тэгэж амьдралаа өрөө юу гээ зүгээр аа? Нэг гоггүй аригчнтаа суучаад хорин мормоос амар гоё хийсэн маргааш насанд зодож нүдэ байхгүй ш наача. Үр хүүхдүүдэд асруулаад халамжлуулаад хоол хийгээд тавьчих чи орой ирээд ийм горилтай шиг хийгээд ахтай яадгийн ингээд хүн зодоор байхгүй. Нүд бүд цөм бавцсан байхгүй. Тэгээ хүүхдүүдэд чирж ирээд ээжигээ санааг зовоогоод өнөөх чи намайг дахиад зодчлоо ээжимээ салгаад өгөөл. Ийм амьдралыг би хүсэхгүй байна за. Ой! Чи би чам яах вэ? Нэг л өдөр хөнднөө заа. Хөндөө шүү мэдөө. Ой. За буруу зүрүү юм ярьж байгаа тэр хонь хургаа нийлэх гэдэг аа. Явчихъя. Эс наач хүндэн гээд айлгаад идэх штэ намаа. Та хурдан төмрөөр дээж хийж өгөө ядаргаатай. Энд тэнд хон хариулаа явж хахт энэ тэндээс гарч ирээ сонгонд ажибон гайж өгөө. Тэгэл гиз томроод 10 сар хөвлөдөн тэгээд хиний хүүхэд мэд юу ярьж байна би ч. Гуйр мэдгүй би бүр гайхсан. Сайн байцгаана уу? Асаагаа орж гэнэ үү? За битэрий яаж хаварсах шамд байдгүй. Нэг алгын чидэ газар дээр 9 үеэр амьдарч байгаа хүнийг чи заавал дүүлэх ямар шаардлагатай. Чи засаг дарах хэрэг хэн нүүлгэн гэдэг байгаа юм чи. Гэхдээ чиний над дүүрэн дээр чи нүү гэсэн бичиг байдаг үстэй чи. Нүүлгэх болсон. Би харин та хоёрыг баяртай мэдээд дуулах гэж байна. Баяртай мэдээ. Ээд. За юу юм бол доогоо. За ингэсэн ш. Хотоос мэдээ ирлээ. За танаа наадмыг гэлжгээ толгойд чинь байна штэ. Хүний хань болох болсон болж та удахгүй ачийн зулаа өндөрлөх нэ. Яадаг му зойлоггүй чи. Яахаараа ч юм ганц ихтэй дуулгадгүй чи. Би өөрөө чи заавал одоо энэ даргаар дуулгаж нар цус харуулах гэж байгаа юм уу? Эйгөө наадах чи өөрөө ч мэдээгүй байгаа аргагүй өөргий. Зөө яац идэх ингэж. Одоо орчин цагт чинь интернет одоо энэ ийм 90 100-д хүн чинь заавалчгүй хантайгаа суухдаа хань ижлээ одоо ингээд найзлж нөхрөлөө харж үзэх шаардлага байхгүй. Ерөөсөө энэ ч дээр үед нэг худаг тойлгоо тодруулдаг болсон шиг ерөөсөө мэрэгэн төргөн үзэж хараал за чиний заяаны ань тэнд байна гэж хэлээд өгдөг болсон гэж шин. Оо за. Тэгсэн чинь Монголын тэргүүн баяны ганц охинтой байна штэ. Танаа наадмыг гэлжгээ толгой чинь суух хувь зохиолтой байжээ. Тэгээ одоо нөгөө худ ургууд чинь хотоос наашаа гарсан байна окно аваад. Хүү сонин байгаа үз. Хүй. За тэрний тэр баян тарга нь яах вэ? Миний хүүл хүнтэй сууж ир гэдэг чил их том буян шүү дээ. Би хүнтэй суух юм уу? Тийм байна. Ингээд их заяа бүсгүй хүний гарт очих юм дээ. Ястаа мэдрэлтэй нэрээ. За ястаа хацтай байна шүү. Ингээд та хоёр дэш тарган думд тасч жаргах юм дээ. За яах вэ? Хүй нэг юм асууя. Хүүгээсээ нууцгаа. За нөгөө хүүтэй минь суuna гэсэн хүүхэн одоо миний хүүг нэг ч удаа хараагүй. Арай хурцж харчаад голоо явчих юм шүү га. Хүү яалаа гэж. За тэр чи өөртөө үздэг хардаг хүн мэрэгэн төргөө нөрөөсө тэр үнтэй суу. Заяаны хан чинь тэнд байна л гэсэн бол суухад бол суун. Ерөөсөө тэр юу заяа төргөөс нь зөрчиж болохгүй. Ерөөс хэлсэн байгаа юм чи заяаны хан чинь нэгэд. За юу одоо яг хэлсэн байгаа шүү. Одоо жишээ нь юу гэдгийг баруун хойд зүгт нэмээ одоо чиний заяаны хан чинь нэг тийм ялгүй багцсан шаргал дээлтэй нэг тийм том биетэй нэг тэнэг дүүхэн царайтай тийм ээ нэг гэлжии толгойтой нэг юм нөхөр байна гэдэг одоо. Яг дур адил зурсан. Одоо ингэж хэлсэн байх нь шүү дээ. Тэгээд одоо тэр улсууд чи өөртөө дээрээс өөртөө тийм хиймэл дагуулаас харж агаад ерөөсөө одоо гэр нь энэ байна гэдээ олоод ирдэг гэж шүү дээ. Сонин байгаа шүү. Ямар сонин. Техник хөгжнө гэж нэр юм. Ястаа сайхан юм бэ. Одоо юу нөгөө улсууд танаа гэрээ хаяад ирсэн байгаа ш. Аахгүй юу вэ? Юу болоо явчваа. Хамгаалагч нар танаа худууд ч нод орж ирэх нь байна. Тайван байгаарай. За. Оо намбагаа сууч аа. Сайн байцгаана уу? За сайн За юу чи аав намд байдаг гэж хэлэхгүй яасан бэ чи? Өрхий цусарвцсан юм атаа хөрхий. Эн чин танаа өргөн болох хүн чинь ээ. Яа соортой шахаа. Би одоо энэ хоёр цай одоо нэг тэнэг хүн хуурч байгаа юм шиг нэг тэнэг л юм ярьлаа. Энэ хоёр нь өөрхий яаж яхад идэхин та өөрхий. Яа на одоо бэр гооч үдсэн болгоос хүргэн гооч үзээгөө. За чи надад бас хэлээрэй би чи түрээний хүн мэдэхгүй шүү. Зорилгоо аа. Сайн байцгаана уу? Сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн бэлэг цай өдрийг сайн өдөр гэж тооцлоо.
Амны машинтай манад байгаа юм байна. Амжиргац гантай танаад байгаа юм байна. Тансаг хаус нь манад байгаа юм байна. Таван хамтанд танаад байгаа юм байна. Гэргийгүүлэгч нь манад байгаа юм байна. Гэлжгэд толгойтой танаад байгаа юм байна. Гүүгээ чи гүйж өгнө. Үлээж авнө. Өнөөдөр чи сайн өдөр биш ээ. Модон хохмоо өдөр байсан шүү дээ хөө. Тэгээ валчинав ташнав гэдэгс яас. Гүй тэр хамаагүй. Тэр хоёр хүүхдэр заяа төргөр болж байгаа тэр модон хохмоо байна уу тэр ташлаг балжин нэмтэй нь хамаагүй шүү дээ. За хүүгээ чи гүйж За авнаа. миний хүүг гүйж авна уу? Тийм ээ. Ахгүй шүү хөө. Тийм хурд авдаг байхгүй хөө. Гац хүүг өнд ороод иш хөө. Хүүгээс гэж хурд авч явах хөө. Яасан. Ятар явгаа байж. Жогчхон жоор ойрхон гүгээд гятад түшиг яах гээд байгаа би. Дүл хүрдэг тоглоом шиг ядаа. Харин тийм. Аялж явахгүй дахиад гуй алтаа. Ёс жанслаа бодоод байна. Ёс жанслаа. Тал. Урооны орд гүйж явахдаа бүхийг өгрөмөө ургахад илтэг авгааг урд бүхих нэ. Дахиад. Ёс жанслаа дагч шүү дээ хөө. За наашраараа хөө. Хүүгээ чи гуйснаа. Миний гац хүүг аахгүй шүү хөө. Ёстаа авахгүй хөө. Тийм хурд авдаг юм гэж байхгүй хөө. Хүүгээ Чимэндээ. Үнд оруулна гэж байгаа ямар ч үнэгүй болгоо ичвта. Бүшгөөгийн үлгэрийн житгэр шиг яах гээд байгаа би навгаач. Яста зэсийн урд гүйж явахдаа бүхийг өрмө зэвхэг авгаагийн урд бүхих нэ. За яах вэ? Яаж хийж гал хэрвээ төвшөөрүүлчих юм бол хурдхан шиг одоо энэ том техникүүдийн ажилд оруулъя да одоо хэцүүтэй. Ухаан сэндичээд их яах юм нэ алдаа. Олчих юм уу эсвэл? болж болохгүй. Олчих юм уу? Болохгүй. Энд чи Монголын ёс 3 байдаг уу? За. Хатгаавла. Дараагийн ажил руу гоё. Биш өнөөдөр чи модон хохмоо мөртлөө яаж сайхан өдөр байж За. За хөргөн гуулыг сайхан боллоо хөө. За ийшээ суух. Тэгээ хоёулаа ярилцъя. Одоо ч хаврын адаг сар. Тэгээд хоёр хүүхдээ нэг намрын ихэн сардаг сайхан өдөр харж байгаад нэг сайн өдөр гэрдүүл яаж. Гүү юу одоо шууд хормоо ихгүй цаг хэцүүдэд наач нь одоо боо том өвөрийн автомашин техникүүд ирж одоо бензин тосны хэцүүдэд нөө шанаг манд Цайл. Чавчи. Юу нүвэсэ? 9:40-оос 11:40 хооронд сайн цаг гэд манай зургаас хардсан байгаа маа. Удаа. Тийм болохоор манайдад одоо бүх юм бэлдсэн байгаа. Найр урмын санаа зовлтгоо. За. За тэгвэл хамаа байж втэ тий. Охиныг оруулаад тэр тий. Охтын наруул миний охин чинь тогс шиг юм орж ирэн шүү дээ. Ай, васарваа. Надтай мо цос юм чи нэрэ мөн. Надтай хандлан суух халахын сайхан хангар залуу нь хаана гэж ёо энэ юм уу? Намайг хараад ингэж байгаа юм чи өнөөхийг харах нь бүр цочих юм байл л. Би биш. Ой ингэж яах. Хэрэг минь. Яна. Ямар хөөрхи юм бэ чи? Ямар хөөрхи жижиг юм бэ нараач. Ботхтой таарсан нь. Монгол алзнаад ишгнээсээ холвоо. Бактеритэй байвал яах юм бэ? Ишиг юм уу? Ишиг. За энэ чи юу болж ирэ тамина? Яав. Энд чи билээхэн хураг байхад ботго ишиг шиг яаж Монгол алж байгаа? За. Хүн болгоо өөрийнхөө харж болдгийм байгаа сте чи. Үгсэн үг юм. Хүн болгоо өөрийнхөө өнцгөөс харна штэ чи надаа. Заавалчгүй хураг чи яаж харж байна? Хураг. Дугаа ишиг гэж хар мэдүү чи. Засаг дарах одоо юу гэж хараад байгаа юм? Би бол ботго юм уу ишиг л гэж хараад байна штэ. Их зүв зам дээр харж. За. Дараагийн ажиллагаа. Хормоо эхлэхөө. Хормоо эхлэх. Миний охин хад бутгаа талцсан. За. Сайн байна уу хадам ээж? Сайн байна уу хадам аав? Миний халахын сайхан хангар залуу минь хан. Найшнаа миний охин. Яава. Чиний сууган чи над ягаан дэлтчихнэ. Харин тийм. Юу манаар нэг нөхөн дээр авдрын та. Чи яав гэж утсан шүү дээ. Начаад чи гэлж юм биш. Би ч юм уу хөхт гараад ирээ ээж гэж ураад юм гараад ирээ би яах юм. Юусаа гэлж хөхт юу авахгүй. Үнэхээр сайхан залуу. Зөв зам дээр аваа. Хэн хоёр хүүхдийг хараач засаг дарга. Заяагаа дагаж дэлбэх гэдэг шиг одоо заяаны хосууд хоорондоо адилхан байдгийг л ямар муухай адилхан юм бэ гэж одоо. Усны тусал дугаа адил юм. Яг шүү. Хүзүүн л өөр юм. Хүзүүд харин ч гоё эвлүүлдэг тоглоомч гоё таарч байгаа биш шүү. Нэг нөгөө яг бай. Яг юмко. Хором дээр эхлэх үү? За. Тэгэхээр юу яасан шүү хаа? Ерөнхийдөө цаг давчин өгнө гэхэлэр чи би хуримныхаа номеруудыг ерөнхийдөө тийм богинохон. Час ихэд тийм жижиг бэлдээ. За, үзье.
цаганда баригдаал тэр шүү дээ тийм ээ. Тий. Төлбөр мөнгө нөх юм байгаа. Тэр тал дээр санаа зовлтгүй. Оруу. За асуудал юм байгаа шүү дээ тийм ээ. За ингээд Монгол хөрөм найрман одоо морин хуур өгч мөр эхлэхгүй болохгүй. Ингээд Монгол хөрөм найрман ихэж морин хуурч өрж байна. Сахан гэрээ жавар үргэх юм дээ. За жавар үргэ. За. Юу вэ? Чи юу модны яр бариад ороод. Болоо дуусаа. Та өөрөө цаг хэцүү богинохон гэдэг харсан богинохыг бэлж байгаа санаатай. Арай л богинохон үгүй юу? Ийм юмнуудаа гэрээ жавар үргэхгүй. Сая үргэсэн айгуу гой дулаахан болчихлоо танах. Жаврыг зүгээр шап гэж явуулчих байхгүй юу? За уртын дуусна оруулах уу? Арай л за уртны дуусна оруулаад. Уртын цаг хэцүү бай. За уртын дууч ороод ир. За дуугаа эхлэе. Дөрвөн настай. За шууд өсгөлээ. Шууд. Эргүүлнэ. Ой жишээ. Гой дуулдаг өгдөг үү юу? Их ойлгомжтой тийм ээ богино. Надаас нэг хүсэх юм байна. Энэ миний хоёр хүүхэд энэ буян заяагаад гисгэж байгаа энэ сайхан өдөр яагаад ингэж энэ богинохон дуулуулаад байгаа. Гол нь цаг хэцүүдээр наач хүн За яг цаг хэцүүд очтаад байгаа юм бол ятаа нэг 3 дуу дуулаач. За хоёртны явуулчихна юу. Одоо цаг хэцүүдээр За таны дуу. Оргон дээлээ. шууд өсгөлээ. Шууд. Хөдлөлцөж явсан ана сайхан. За болоо. Давчхан ерөөс ойлгомжтой. Арай л богинохон баг гэдэг. Зүгээрээ яха. Гуравтгаад бол. Оргон бороо. Өсгөлээ. Сайхандаа. Шууд болоо. Энэ үгт чи харин соёлын тэргүүний ажилт өгөөд бүрөөс унуулаад годон гутлаа аваад гişрөөгдөг юм. Тэглэгээ яах. Хөөхд болж штэ. Хөөхөн байгаа. Богинохон их тийм. За ерөнхийдөө найр гатгарч шүү. Харин их сунжирч ирж шүү. Ерөнхийдөө найр маань сунжирээд одоо нэг зүйл байгаа хаа. Юу? Боос минь одоо энэ нэг найр хөгжөөх шиг нэг хүн би. Юу юм? За Найр хөгжөөдөг хүн аа. Хари. Тооцоо мөнгөний матаг үз. Мэдээгээ. Мөнгөтэй штэ бүгдээрээ тус тустай мөнгөтэй штэ. За. За найр хөгжиж ороод ир. За. Найр хөгжөөлөх гэсэн дарга. Манай сумын шилдэг найр хөгжөөгч. За. Олон жил найр хөгжөөж явна. За. Яг 2 3 4 хүн хөгжөөх юм байна. Тийм ээ дарга. Элэг мэлэг зүгээр өстэй гүшээд язар болчихгүй биз. За. Яасан одоо хөлтэй би зүгээр хөгжөө. За эхлэе. Зээ. Ай. За. Хорхо. Бадаа явчлаа шүү. Йоо. Наад муу мал чи яаж байгаа байдал вэ? Хөгжөөж байна. Яаж хөгжөөсөн чи? Хорхо тэр сая хураг инээс сасаагүй юу? Мэ гэд. Айгаа хорхо. Тэр гэжгэл хотоо нэг үржүүрэл толгоогоо тэгшэрт хэлээ лээ те сая. Тэгсэн биз дээ. Йоо, Угсаас авъя. юу чи хөгжөөдөг зэнийг яриад байсан юм уу? Зөндөө инээлт шүү дээ. Чи бүр солиорч явж байгаа мэн хөөш. Мөнгө авъя л та дараа. Хантар дээр очиод байж чи надаас мөнгө авах баха чи. Зөндөө инээцгэж. Оо эргүүчээс дууруур аяжлаа. Юу хөгжөг? Хавирга дэлээ ууж гот. Энэ одоо инглитэйгээ хэдэн цаасах вэ? Одоо чи ингээл тэгэл яриад 800 мянга төгс. Яа. Устаа ус үнэтэй шүү дээ. Сумын шилдэг хөгжөөгчлөгөөс одоо харин энэ түрүүний орж ирдэг морин хуурч чинь одоо 2 сая. Түрүүний 3 дуу дуулдаг нөхөр чи 900 мянга төгрөг. Нэг дуу 300-аар дуулна. Дээрээс нь одоо миний найр наадам одоо найр үсний төлбөр 5 сая төгрөг нэмэгдэн шүү дээ ах минь. Үнэтэй шүү дээ. Энэ хэдэн цаасыг сайн халаасалж байгаа мэн. За тэр ах өөгн заяа. За одоо найр өрмийн ажиллаа вэ? Та нөгөө бэлэг сэлтэй өгөх үү? Бэлэг. Одоо тэг хурцхан шиг ажилдаа орохгүй. Үнсэн ажиллаа мартав тийм. За би худуудынхаа хөдөө өрүүлж гадаа гамдуулахгүй. Улаанбаатар хотод 100 цугийн арчаатай сайхан тансаг хаавус эдлэн гаа газар бэлгэл яа. Хотод амьдрах юм уу? Хотод амьдрнаа минийхөө. За миний хоёр хүү аян замдаа саа яваарай. Тэгээд ач гарахаар ижигээ дуудна үз. Эсвэл хүүг минь нааш аваад ир. Ижи энэ авдраа сахаад энэ буураа сахаад үлдээ. За миний хоёр хүү саа яваарай минийхөө. Удаа. Нас чин дээр гарсан байна. Хотод очиж арьсаан сувлалд очиж амар. За та зунаас нааш. За ерөөдөө ихтэй. Ачаал. Хөөе юу ярьж байгаа бэ чи? Та хот руу ийм сайхан худалдаа болчоо та явдггүй ядгийн чи. Тэгвэл би хоёр хүүхдэд төгүүлжээд ирж болох юм байгаа үттэй. За баяртай. Баяртай. Чи явахгүй мó? Би араас чи очие за. Ята чиний нэрийг хин гэдгийг. Да нэр нь ямар хамаатай яв цаашаа. Баяртай. Тэгсэгээ төөрөл ашгаа. Зам ярьснаар жолтой та. Ухий сэдий чи. Эзэмин. Энэ одоо манай нутаг мөн үү?
танигдхийг аргагүй нүд халтэр болсон юм шүү дээ жим. Ухаа донгчоо цэндийчээд огтлоод гисэж. Ямар муухай хүмүүс ихээр ийм хүмүүс байд юм дээ жим. Би гэж юм уу зүнх толгой. Хүүгээ хүнтэй сууж ачийн зулаа өнөрлүүлэх нь гэхээр л үгэнд нь ороод явсан. Хайн сайхан нутаг. Энэ сэргийх болов уу чи? Ийм ч болчих гэж. За минь хөө. Одоо нэг арга байгаа. Нөгөө авдар болох хэрэгтэй байна минь хөө. Авдар болвол энэ нэг учир тайлхдах гэдэг юм. Өнгөрсөн юм нолдохоос өнгөрсөн. Бэ чи хайгаад гал та минь хөө. Хажид ихчээ. Энэ одоо хэв бэ? Гэрхмэ. Ашгүй та хоёр минь энд байсан юм уу? Хараагүй эмэгтэй юу? Хин энэ одоо? Дуугис үржээ мөн үү? Мөн үржээ. Үржээ. Энэ авдрыг минь хаанаас олоод ирдэг буянтай хүүхдтэй вэ? За хажид ихч минь би авдрыг чинь ямар ч хэл байсан бүрэн бүтэн авч үлдлээ шүү дээ. За их баярлалаа хүн. Их нутаг минь, илгэн садан минь, их тунх амар амгалан байвал болоо та. За миний хоёр хүү авдраа олноо гэдэг чинь сайн цаг ирж ийна л гэсэн үг шүү. Тинэ жим. Авдраач боллоо. Заяаны ханаач болж шиг боллоо тоо. Эхнүүдийн ариун хөрсөнд байгаа сүүлийн дусал ус дуусгын цагт алтыг уужуулахгүй та нар хэзээ нэгэн цагт мэднэ. Монгол минь сэргэж байна. Монгол минь мандаж байна. Дэлхийн зүрхэнд байгаа хөгчөн үеийн үед үлэх болно.